буруу асуудлуудыг хэлэлцэж байна. За махны экспорттой холбогдолтой асуудал дээр монголчууд үндэсний аж ахуйн яам бидний хувьд бас одоо сүүлийн жилүүдэд нэлээд үр дүнтэй бас ажлууд хийгдээд ингэ явж байгаа. Ковидын дараах одоо экспорт 4-5 дахин нэмэгдэх энэ боломжууд бас бий болоход хүнсний өрсөлийн том хөтөлбөр дээрээс нь энэ ковотыг одоо олгодог байсан асуудлыг бүх төрлийн махан дээр нээлттэй болгосонтой холбогдолтой энэ асуудлууд бас байгаа. За цаашдаа эрүүл ухаан асуудлын тухай бас сайд ярьж байна. За өнөөдрийн байгаа энэ одоо бас гарч байгаа үр дүнгээ цаашдаа ахиулах тал дээрээ бид бүхэн бас анхаарах, ухарсан за тодорхой тооны ковот бий болгох, хязгаарлах тухай асуудал бас цагаан сарын өмнө та бас хэвлэлийн урлагийг нэг мэдэгдээд авсан. Тэгээ энэ байгаа байдлуудаа цаашдаа бас яг нэгдэлтэй гаргаад жилийн 4 үйлдвэрлэл экспортлох, яг та бүгдийн сайн ярьж байгаа тасралтгүй экспортон дээр хязгаарлалт тавиагүй гэдэг энэ байр сууриа бол хадгалж явах нь бол туйлын чухал шүү гэдгийг би бас үгийнхаа төрөнд бас дахиад сануулад хэлье гэж бодож байна. 80.4 мянган тонн 2024 онд гаргасан энэ махны экспорт 70 мянга руугаа бас одоо бууж байгаа. За тодорхой энэ асуудлууд дээр дүгнэлт гаргаад бид нар улам одоо ахиулах, нэр төрлөө нэмэгдүүлэх энэ чиглэл рүүгээ бол анхаараж явах тал дээр бид нар энэ үзүүлэлтүүдийг өсгөх энэ одоо байдлаар бол харагдах ёстой. За хүнсний аж ахуйн яам дээр яригдчихсэн энэ хамгаалагдсан аж ахуйн тухай энэ асуудал журам одоо сайдын журам гараад тодорхой төвшөнд бид бүхэн одоо энэ хамгаалагдсан аж ахуйгаас түүхийн махыг экспортлох тухай ийм зорилт тавиад ажиллаж байгаа. Тэгээ энэ журам батлагдсан уу? Үүнтэй холбогдолтой аж ахуйн нэгжүүд хэлцлүүд хийгдэж явж байгаа ажлууд байна уу? За ялангуяа энэ бүгд аймагтад ард улстай бид бүхэн протоколтой байгаа. Энэ протоколын дагуу бид нар дулааны аргаар боловсруулсан махыг одоогоор бол экспортод гаргаж байгаа. Гэтэл одоо үндсэндээ одоо энэ одоо протоколын 20 цэрийн шаардлагаа ахиулах дараагийн шатны боломжууд, энэ урагшлах боломжуудын тухай бас бид нар нэлээд бага яриад байна. Тэгээ энэ чиглэл дээр одоо бас яг тодорхой ямар алхмууд хийгдэж байна. Ялангуяа тэр дизайдуудын хоорондын протоколыг 2 жил тутам шинжлэх ёстой. Энэ асуудлыг бас одоо орд хөрштэй ямар төвшөнд ярьж байна вэ? Дулааны аргаар боловсруулсан махын одоо энэ шат амжилтыг дахиад ахиулах тухай асуудал чухал байна. За шинээр бомбтууд нэмэгдсэн үү? Амьдаар болон одоо энэ бусад хэлбэрээр явж байгаа асуудал дээр. За тэгээд энэ бүсүүд экспортын одоо юм гарцтай болох мал аж ахуйн түүгээд бүтээгдэхүүнээ маха өөрийнхөө бүсээс одоо экспортлох тухай энэ сонирхлыг маш ихээр бас илэрхийлж байна. Үүнтэй холбогдолтой одоо ямар ажлууд бас төлөвлөгдөж байна. Цаашдаа одоо эрчимжүүлэхэд их чухал одоо ажлууд болов гэсэн ийм саналууд асуултууд байна. Хэд номер хариулах вэ? За 5 номер хариулъя. За ганх хүлэг гишүүний асуултанд хариулъя. Хүнсний чонгөлдрийн яамны бодлого төлөлтийн газрын дараа боловсруулсан. Тэгэхээр ер нь бол экспорт тэр дундаа махны экспорттой холбоотой асуудал бол энэ хамгаалагдсан аж ахуйгаас бид бол Монгол улсын хэмжээнд одоо бэлчээрийн мал аж ахуйтай 70 орчим сая толгой малтай одоо бүгд бүс нутгийн хувьд бол эрүүл гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдөж хугацаа маань бас төдийлөн боломж хомс байгаа учраас бид нэр хамгаалалттай аж ахуйг олноор байгуулж тэндээс одоо махны экспортыг гаргах энэ бол бидний одоо тэргүүн зэрэг тавьж байгаа юм бодлого. Энэтэй холбоотой бол бид нэр журам боловсруулад одоо хууль зүйн яамд бүртгүүлэхээр хүрүүлсэн болж бүртгэдэггүй байгаа. Саяхан бол харин энийг эргэж бүртгэх талаар бол одоо тодорхой хариу ирж байгаа учраас энийгээ бүртгүүлээд мөрдөд явахын боломж нь бүрднэ гэж харж байгаа. За ер нь бол бид хөдөө аж ахуйн тухай хууль одоо анхдагч хуулийг боловсруулахаар бас холбогдох нэр бүхий гишүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Энэ хуулинд энэ бүсчлэлийн тухай асуудал бол тодорхой оруулаад өгье гэсэн ийм одоо тодорхой зорилтуудыг дэвшүүлээд хуулийн төсөлд бол энийг одоо хууль боловсруулах шатанда саналуудаа гаргаад ингээд явж байгаа. Ер нь бол цаашдаа бид ийм бусчилсан байдлаар одоо экспортыг хийх, хамгаалагдсан аж ахуйн нэгжүүдийн хамгаалсан аж ахуйгаас одоо мах экспортлох боломжийг бүрдүүлэх нь хуулийн зохицуулалтаар явна гэсэн ийм байдлаар ажиллаж байгаа. За бүгд найрамдах хятад улсуудаа бол хэд хэдэн асуудлаар одоо санал солилцож, нот бичиг солилцож байгаа боловч дөрвтэй хариу бас хүлээж авч чадахгүй байгаа. Тухайлх юм бол бид дэд сайтын түвшний уулзалтыг бол даруйхан хий. За түүнчлэн одоо саяны яриад байгаа хэд хэдэн дайвар бүтээгдэхүүн за бусад хэд хэдэн одоо таримлын төрлөөр одоо 20 сарын протокол тохирё гэсэн энэ асуудлуудыг
удаа дараа дэвшүүлж байгаа. За тэгээ бүгд найрамдах хятад сууга элчин сайдын яамаараа дамжуулаад ажиллаж байна. За энэ дээр бас тодорхой дөрвтэй алхмууд бол гарах байхаа гэж бодож байгаа. Тийм учраас энэ дээр бас хөндөгч байгаа асуудлын нэг нь энэ экспортын одоо бомбын тоог нэмэх асуудлуудыг бас тавьж байгаа. Тэгээ энэ асуудлуудаа бол нэлээд одоо шийдэх тал дээр ажиллаж байна. Тэгээд бид нар ямар ч үсэн 5 сардаа бас сайдын айлчлалыг бүгд найрамдах хятад ард улс руу төлөвлөж байгаа. Энэ айлчлалын хүрээнд одоо бас энэ асуудлуудыг шийдэх тал дээр анхаарч ажиллая гэсэн байдлаар ажлаа төлөвлөж ажиллаж байна. Англи гишүүн тодруулъя. Тэгээ салбарын сайд маань ер нь цаашдаа энэ хязгаарлалт ковтой холбогдлолтой асуудлаараа яг нэг албан ёсны бас одоо тодорхой байр суурь бол илэрхийлж зөв гэж бодож байна. Одоогийн байгаа байр суурийг бол би бас дэмжиж байна. Гэхдээ хэдүүлээ яг энэ одоо эдгээр сарын өмнө бид бүхэн одоо Хинтээ аймгийн одоо ер нь 103 аймгийн бүх багуудаар явж яхад та бас мэдээлэл хийсэн байхгүй юу? Тийм. Тэгээ тэр мэдээллийн гол агуулга нь бол тодорхой хязгаарлалт юмнууд хийнэ. Экспортн дээр одоо ингээ түүнтэй холбогдлолтой махны үн яг тэр сум орнууд дээр тэр таны мэдээлэлээс болоод ингээ нэг яг тодорхой төвшөнд одоо ингээ барих ийм асуудлууд бас үүссэн юм аа. Тэгэхээр иймэрхүү ийм хоёр үзүүртэй иймэрхүү санаа агуулгуудыг ус цаашдаа гаргалгүйгээр яг одоо тодорхой байр сууриа хэлж байгаагаа адилхан ингээ энэ дээрээ ч гэсэндээ тодорхой байр сууриа хийгээд нэгдэлтэй гараад илүү урагшлах алхмуудаа хэдүүлээ бас хийгээд явъя гэсэн ийм байр суурьтай байна. Тий. 6 номер хөрсэй дэрүүлээ. За, тийм байна. Тухайн үед нийслэл Улаанбаатар хотод орон нутгаас ирсэн махыг бүүндэж аваад 100 болсон мал нэлээд хоригдсон тул мах өснө гэсэн хүлээлттэй нэлийн улсууд байсан. За энтэй холбоотойгоор нэлээд техникийн зохицуултын аврах хэмжээг авах шаардлага гарсан. Авсан, докторжуулсан, нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн. За өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд мах нөөцийн мах доктортой байнга худалдаалагдж байгаа. Буюу махан дээр үнийн хөдөлгөөн гараагүй. Энэ бодлогын хүрээнд бид нар экспортын гарч байгаа махныхаа тодорхой хэмжээг их уср болгож ашигласан. Үйлдвэрүүдтэй нийлүүлэлт худалдаанд гаргасан. За тэгээд таны хэлдгээр би нэг залруулга хийгээгүй. Энд одоо албан ёсоор хэлье. Гадаад гэрээ хийгдсэн бүх аж ахуйн Инквайрсэд гүйцэж хэрүүлээ. 23 онд мал мах бэлдсэн бүх үйлдвэр аж ахуйн нэгжүүд бүх гэрээгээр хүлээсэн үүргийнхэн дагуу бүх маха амжилттай экспортлсон. Ямар нэгэн экспортын хязгаар хийгдээгүй. Үнийн зохицуулалт буюу дотоодын нийлүүлэлтийн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж чадсан. Иймд ямар нэгэн хүндрэл гараагүй. Ер нь цааш дахиад нэг хэлж байгаа нь энэ орон нутгийн мах нийлүүлэлт одоо мах бэлтгэл экспортын энэ бодлогыг бас нэг цонхоор явуулвал илүү зөв юм байна гэдэг нь бас энэ дээр анзаарэгдсэн. Одоо мөрдөж байгаа зохицуулалтаар бол орон нутаг нийслэл өөрөө махаа бэлдэх учиртай. Энэ дээр жоохон алдаа гарсан. За ингээд яам оролцсон экспортынхаа их усраас гаргаж өгсөн асуудлыг шийдвэрлсэн. Гэрээгээр хүлээсэн мөн гадаад гэрээнүүд бүрэн биелсэн. Яагаад тэгж хэлсэн байг бол тухайд малчид малаа үндсэндээ хэрэгцээлээд ичээ хийгээд дууссан. Үйлдвэрүүд авах малаа аваад дууссан. Ямар нэгэн мал махтаар үний За гишүүд асуулт